Jerusalema ikayalami ilondoloze uhambe nami zungangishilana Jerusalema ikayalami. За миний бичлэг үзэж байгаа одоо найзуудтай та бүгдтэй өнөөдрийн өдрийг миний энэ бичлэг бол ямар нэгэн засваргүй таг оргиороо тэгээд ямар нэгэн фильтргүй тийм бичлэг явж байна. Тэгээд одоо би бол энэ YouTube хаяга болвол айл бүр 3 жилийн өмнө баг нээсэн байна уу 3-4 жилийн өмнө нээсэн байдаг. Тэгээд бол YouTube-өө хөгжүүлье гэж явж идэл энэ хооронд ажил, хүүхэд, гэр бүл, жирэмслэлт тэгээд 2 дахь хүүхдээ гаргах гэл тэгэл надад айгүй олон тийм өөрчлөлтүүд амьдралд орсон учраас би ингээд ерөөсөө өөрийнхөө хаягаа ингэж хэрэглэхгүй удаа явсан байна. За тэгээд одоо миний одоо хамгийн бага хүү маань одоо ингээд юу яасан байна. 2 нас хүрээд одоо ингээд цэцэрлэгт яваад өөрийн гэсэн бас тодорхой хэмжээр ч бие дагаад айгүй хөөрхөн болж байна. Тийм учраас ээжт нас жоохон зав зайгарсан учраас би бас бодож байгаа. Бас ингээд ерөнхийдөө ер нь одоо Facebook биш YouTube хаягаа ингээд жоохон өөрчлөе. Тэ одоо бас жоохон амьсгалуулъя гэсэн бодол надад төрлөө. Тийм тэгээд энэ хугацаанд надад одоо маш олон бодол орж ирж байна. Жишээлбэл миний ажил бол ерөөсөө маш тийм сонирхолтой. Би маш олон тийм сонирхолтой хүмүүстэй, сонирхолтой ертөнцтэй уулзч байдаг. Тэгээд өдөр болгон би ингээд миний ингээд амьдралын маань мэдлэг, туршлага айгүй олон ингэж зүйлэр ингэж одоо нэмэгдчихэд тэгээд би ингээд заримдаа ингээд айгүй гоё үйл явдал сонсчоод адал явдал сонсчоод хин нэг хүний амьдралын аз жаргалтай түүхийг сонсоод магадгүй гонхтой түүхийг сонсоод магадгүй маш сонирхолтой түүхийг сонсоод ингээд ганцаараа ингээд энийг дотроо хадгалаад ингээд явах надад бол нэг талаас аягүй жоохон харамсалтай санагдаад тэгээд би одоо өөрийнхөө YouTube хуудасаа ингээд ашиглаад тэгээд надад тохиолдсон сонирхолтой адал явдалтай магадгүй миний гэр бүл найз нөхөд ойр дотныхан болон одоо миний одоо Facebook-ийн дагагч нар бол сүүлийн үед айгүй сайн өсөж байгаа. Тийм учраас ингээд тэдэртээ зориулаад би бас ингээд надад сонирхолтой санагдсан бүхэн маань бас та хэдд манай сонирхолтой бич магадгүй болов гэдэг үднээсээ ингээд YouTube хуудасаа ингээд өнөөдрөөс ашиглаад ядаж 7 хоног те нэг бичлэг хийгээд ингээд та хэдтэй ингээд 7 хоногийнхоо одоо те амьдралд маань миний ажлын одоо ажилд маань болон одоо миний хувийн амьдрал магадгүй миний эргэн тойронд ингээд болж байгаа зарим нэгэн тийм сонирхолтой юмнуудыг ингээд та бүгдтэй ингээд хуваалцъя гэсэн миний одоо ингээд бүр дотоод хүн маань одоо гэдэг л нөгөө миний одоо баруун мөрөн дээр сууж байгаа одоо тэр нэгэн одоо намайг ингэж дандаа хүчилж идэг тийм нэг одоо бурханлаг одоо сүнс намайг ингэж одоо энэ дээрс ингэж тогшоод байна. Тэгээд та хэдтэй ингээд хэрэгтэй ингээд бичлэг хийгээ тий хэрэгтэй мэдээлэл сонирхолтой юм ингээд хуваалцъя гэсэн миний одоо энэ бодлыг одоо цаанаасаа аюу сайн хөглж өгч байна. Комжоли миний бичлэг шууд явж байгаа. Тийм манай тоогч их махны видео нэ. Тэгээ миний бичлэг одоо ямар нэгэн байдлаар их махтас YouTube би манай YouTube мах их манай видео langsam muss ich meine YouTube ein bisschen weiter atmen lassen, weißt du? Weil ich habe meine YouTube so lange nicht benutzt. Dann möchte ich mal ein bisschen meine YouTube mal endlich mal ein bisschen luften. Darum mache ich hier ein Video. Du kannst auch Kochrezepte machen. Ja, wir machen einmal irgendwann ein Video mit dir auch, Schatz, ja? Machst du Tür zu, Schatzi? Danke dir. Миний бичлэг ингээд шууд явж байгаа учраас миний охин орж ирээсаа ингээд тас юм асууж та юу хийж байгаа мэд асууж тэгэхээр ич ингээд ингэж байна одоо YouTube хуудасаа ингээд амьсгалуулж байна одоо жоохон ингээд тиймэрхүү юм ярьлаа. За тэгээ явандаа ингээд би жоохон ингээд зав зайтай ингээд болоод ирэх юм болов охинтойгоо хамтарсан бас бичлэг хий гэж бодож байгаа. Яасан гэхээр манай Jolly Line kannst du bitte Tür zu machen? Dankeschön. Thank you baby.
Яа. Тэгээд яванда бас нөгөө одоо ингээд тий одоо манай охин ч одоо ингээд 10-аас 11 нас одоо 8 сард 11 нас хүрнэ. Тэгээд энэ хооронд ингээд бас ингээд одоо ингээд шилжилтийн насны хэлж байна. Тэгээд шилжилтийн насны хүүхдүүдэд сургуулийн систем жишээлбэл одоо манай Монголоор шал ондоо байна тий. Энэ гэл надад айгүй сонирхолтой. Бүр ингээд монгол хүмүүст маань хэрэгтэй. Монгол инженерт маань хэрэгтэй. Монгол сурагчдад маань бас тийм тий герман хүүхдүүдийн одоо сургалтын одоо онцлог энэ байдлыг хүртэл одоо охинтойгоо хамтарч би явандаа хий гэж битээр ярьж байгаа. Тийм учраас одоо би энэ удаа бол ингээд өөрөө ганцаар өнөөдөр би одоо яг YouTube амьсгалуулах гэж байгаа гэдэг одоо үүднээс одоо анхныхаа бичлэг ингэж тийм удаан хугацааны дараа бичлэг хийж гэсэн үг. Тийм тэгэхээр би та бүгдтэй маш олон тийм сонирхолтой одоо мэдээллүүдийг, туршлагуудыг одоо хүргэнэ гэдэг одоо яг өнөөдрийнхөө энэ бичлэгээр та хэдтэй хэлмээр байна. Тийм тэгээд миний амьдрал бол ерөөсөө өдөр болгон айгүй тийм адал явдалтай гэдэг байхгүй. Өчтөр жишээлбэл би ингээл энэ талаар би бүр ярих гэж энэ бичлэг өнөөдөр зориг гарган хийж байна. Яасан гэхээр өчтөр миний хувьд нэг ингээд ажил одоо юу гэдэг нэг амардаг өдөр маань таарж байгаа. Тэгээд би ингээл өглөө ингээл босчаал тий одоо миний өдрийн одоо яаж эхэлдэг вэ? Нэг цаг унтаж амраал тэгээл өглөө 9 цагт би одоо Йонасыг ингээд цэцэрлэгтэнд бэлдэж өгöd манай нөхөр ингээд цэцэрлэгт нүргээ өгдөг байхгүй. Тийм тэгээд Йонасыг өргөж өгчөө тэгээд амраа тэгээд 12:40-д би нэг бариацлын юунд явж байгаа. Ингээд миний ингээд нөгөө ажил жишээлбэл одоо бариацлтай энэ одоо яагаад би нэг хэлж ирэхээр би өөрөө совлогч мэрэгчлээ. Тэгээд тийм учраас миний нөгөө совлогч мэрэгчл болохоор ингээд үргэлж ингэж хүндийн өргөлт хийж яадаг. Тэгээд эсвэл ингээд ямар нэг маш их биеийн хөдөлгөөний ажил хийдэг байхгүй би. Тийм утгаараа ингээл заримдаа ичээл ингээл эвгүй хөдөлчгөр ингээл хүзүүн ингээл нөгөө гойт чинь гэж ярьдаг монголоор тий гойт. За тэгээ байж итэл нэг өөхөндөө өвчтнийг өргөчдөг. Нурууны өөх болчихно. Тэр нэг асуудалтай шүү дээ. Тийм болохоор ингээд нөгөө би ингээд болж үзэл бас ингээд бариацл энтрийг бол ойрхон аюу сайн хийлгдэг байгаа. Тэгээд физиотерапи гэж ярьдаг тий герман одоо тэгээд физиотерапид явж байгаа би. Тийм тэгээд тэрэндээ явж байгаа. Тэгээд дараа нь би бас нэг газар термин хийх ёстойсэн тийшээ явал өчтөр миний хувьд аюу тийм битүү өдөр исэн байхгүй. Тэгээд би бол дараа нь явж хүүхдээ аавна гэж хэлжсэн цэцэрлэгээс аавна гэдэг. Тэгээд тэр хоорондоо их ажил амжилж явжсэн дараагаар ингээд хүүхдээ очиод аавна гэж чил манай хүүхд гэртээ ирсэн байсан. Тэгээд яасан бэ гэсэн чи өчтөр аюу сонин тохиолдол байлаа миний амьдрал тохиолдсон. Би одоо анх удаа хоёр хүүхдээ ээж байж үзэж байна. Анх удаа ийм хоёр хүүхэд зэрэг гэмтэл авсан өдөр байхыг би анх удаа мэдэрч байна. Өчтөр гэхэд л тэгэл гэртээ ирсэн чинь манай залуу ингээл энэ дээр ингээд улаан юутай улаан ингээд тухан халзарцсан хамар нь ингээд улаан ингээд хөхөрцөн. Тэгээ манай нөхөр надад хэлээгүй цэцэрлэгээс нь залхаад ингээд Йонас ингээд гэмтчлээ яалтаа ирж байгаа маа гэдгийгсэн байсан. Тэгээд манай хүн очиж аваад надад хэлээгүй намаа нөгөө ажил амжилж явж байгаа болохоор за ажил амжилж байгаа хүн цадуулж авах гэд манай хүн аягүй хөөрхөн би очрыг харгалаа би чигээд өөрөө тэгсэн байгаа байхгүй. За тэгээ байж. За тэгээд би гэртээ орч ирлээсэн чи Йонас ингээд ороод иргүүл мэм гэж хэлж байгаагүй. Миний хүүхд мэм гэсэн чи ингээл улаан ингээл хөхөрцөн хүүшээ миний хүүхдэд юу тохиолдсон ингээл тэгсэн чи аав нэг жоохон харин цэцэрлэгээс залгаад харин ингээд ирж аваа ингээд хамраасан тусгаараа тэгээд яаралтай эмнэлэг явах хэрэгтэй гэдгийгсэн. Тэгээ очисон чинь харин бүх юм тайвшраад гайг болцсон байсан гэдгийгсэн. Тэгээ би Йонасыг жоохон ажилсан л да тэгээд төрхий. Тэгээд яг юу болсныг би тэгэл за нэг ямарчсан тэгсэн чи нөгөө нэг цэцэрлэг дээр нөгөө хүүхдүүд ингээд багш нар нь ингээд бүх хүүхдүүдэд аваад ингээд гадаа гарцсан байсан юм л да ингээд гадаа ингээд байж итэл манай Йонас айгуу тийм хөдөлгөөнтэй хүүхд байхгүй. Тэгээ айгуу сайн ингээд айгуу тийм экстрем юм хийх айгуу дуртай тийм хүүхэд ингээд тэгэл ингээл айгуу тийм өөрийгөө айгуу тийм турших дуртай тийм хүүхэд байхгүй айгуу сайн 2 нас 3 сартай одоо тэгсэн чинь миний залцаага юу яасан маа багш нар ингээд хүүхдүүдээ бүгдээ гадаа ицсэн чинь Йонас ганцаар ингээд цэцэрлэг рүү ороо явцсан гэж байгаа юм. Тэгээ ороо явцсан. Тэгээ гараад ирэх юм баг гэж гарч ирэхгүйсэн гэсэн. Тэгсэн чинь гинт ойлгох юм гарахаар нь багш нь ингээд гүгөө ороо харсан чинь Йонасын нүүр нь улаан л цус болчихсон гэсэн. Багш нь шоконд ороод зүгөө сандраал. Тэгээд дараа нь тэгээд аавыгийн дуудаад ингээ намайг уус ээлж ажилтаа болохоор нөгөө над руу бараг залгадаггүй болдог миний нөхөрлөө залгадаг. Тэгээд нөхөрлөө маань залгаад нөхөр очиж авсан байсан. Тэгээд за тийм юм болсон байсан. За тэгээ өнөөдөр би цэцэрлэгт нь өөрөө хөргөж өгөө тэг ингээ очиод яг юу болсон ингээ асуусан чинь
Йонасын хамраасан цус гарсан чинь нөгөө чи сандралтанда нөгөө хамраасаа гарсан цусаараа ингээ нүрэ харцсан баг. Сандраад ингээ харчаад ингээ хайцсан баг. Тэгсэн чи ороод ирсэн чинь Йонас уйлцсан, улаан нэл болцсон. Нүүр нь бүр ингээ дуугалаа болцсон байсан гэсэн. Тэгэл нөгөө чинь багш нь бүр сандраад аавн залгаад энэ яралтай эмнэлэг явахгүй болохгүй маань өстө бүр улаан нэл болцсон байна. Уулын зүгээр л хамраас нь гарсан цусыг ингээл нүрээр харч хайцсан юм билээ л дээ. Тэр ингээ бүр амар цус алталт өгчлөө гэж яасан байсан. Тэгээд би орой тэгэл ажиглал байжсэн тэгсэн чинь халуурсангүй ямар нэг юм босонгүй хамраас нь цус гарсангүй толгой тархин хөдөлсөн бол яах нэг тэгсэн чинь маань шир нөгөө нэг өрөөнд оронгуудаа тоглоомны өрөөнд ороод ингээд нөгөө юм тоглоомны юм хайрцагнууд пяврын хайрцагнууд гэдэг чинь ингээд өрцсөн. Тэрнээс ингээ хамгийн дээдлээс нь ингэж авангуудаа ингээд нүүрэн дээр ингээ унгаагаад ингээ хамар дээр унгаагаад эндээ халцраад эндээ халцарсан баг. За тэгээд Йонасын хувьд явах гайгүй байлаа. За тэгэл Йонас намаа ороод ирэнгүүт мөм гэл мөмрүүд ярьдаг. Нөгөөдгөө тэрч аваад кристал дээр суугаад мөмийг хөвлжээл ингээл байжсэн чинь манай охин нүдний урдаар ингээл өнгөрвөө. Хаа ээжээ гэл өнгөр. Харсан чинь нэг ингээл гыч ингээл доглон тавдаг. Ингээд доглон явж чаддгүй. За чи бас яач ваа гэлтгсэн аахгүй. Чи бас юу болчихвоо? Яасан хүлч яасан гэсэн чи. Би шатнаас унтсан гэв. Гэхдээ тэгээ надад хэлдэггүй мүү гэсэн чинь. Тэгээ зүгээр болно гэж байж юм. Тэгэхээр нь байгаа чи одоо юу хийж байгаа юм гэсэн чи. Орон дээр гифтцэн хичээлээ хийж үү? Гифтрийн дэглэмтэй хичээл хийж. Тэгээ би гайхаад яас яланаад хөлөө чи харъя гэсэн чи бүр шагаан ингээд тэр нэг Монголоор нэг шагаан бэлтэрсэн юм шиг зайлах юм бүр шагаан бүр ийм хавтцсан байгаа байхгүй. Тэгсэн чи ингээд тэрийгээ зүгээр нөвчин гэж зүгээр хэлчихв гэд. Тэгээ би юу яриад байгаа юм бэ? Наа чи зүгээр болох шинжгүй харагдаж штэ. Яана алуу наад чинь цаг хурдан кул пак гэлтэй би шууд нэг хүүтэн ус авчраад хүлэн дээр нь тавьж байгаа байхгүй. Тэгэл хүлэн дээр нь тавиал ажиглаад лсэн чинь нилээ юу. Тэгэл явахсан чи сүлдээ нөгөө чи явж чадахгүй ингээд өрөөсөө хөл дээр өсөрч явахгүй ханаа туш ингээд яваад. Тэрийг тэгээ зүгээр гэдэг чинь айгүй өртөлтөй хөрхөн миний хүүхдэд чи айгүй хөрхөн штэ. Тэгээд зөнгөөрөөл хүн болно гэдэг шиг энийг ээж нэг завтаа завгүй ээж үйдэг гэх намаагаа мэддэг. Тийм болохоор чи мөрхөн ээжгээ санаагийн зовоод явах гэдэг. Тэгэл яваад би тэгээ заримдаа ийм тохиолдолд надад юу бодогддаг гэхээр заримдаа би совлогч гэсэндээ амар баярлдаг. Яадаг гэхээр ингээд иймэрхүү юм дээр би ингээд айгүй хурдан реакц өгдөг. Тэгээд маш амархан яах вэ хүү гэдгээ мэддэг те ингээд гэрийн нөхцөлд ингээд бас өөрийн гэсэн бас рецепттэй энэ төр тийм болцсон тийм байдаг байхгүй ерөнхийдөө тийм. За тэгэл манай охин ингээл яа. За тэг орой ажиглаад гэсэн чи бүр юу болоод эхэллээ шүү. Хав нь бол нэмэгдлээ. Дээрээс нөгөө чи бүр явж чадахгүй юу боллоо. Тэгсэн мөртлөө та зүгээрээ ээж зүгээрээ гэл. За тэгэнгүүт нь гинт орой би Йонасыг тэгэл 9:30 гээл унтуулаад 9:30 гэж Йонасыг унтуулаад Йонас намайг бүр гарах гэдэг юм мэдсэн юм шиг. Тэг би бүр охин бодсон байхгүй. За Йонасыг унтаад өгөнгүүт нь охиныгаа аваад ажил руу явъя гэд манай ажил арах юм чи. Тэг охиныгаа аваад оцүүлээ да би ч одоо өөрөө бараг тэг гимтлийн совлогч шүү дээ. Би ч гимтлийн совлогч байхгүй. Тэгээ охин маань ялтчгүй миний өвчтөн байхгүй юу аюусэн. Тэгэл би бас за эмч дээр очиж үзүүлээ. Ядаж боломж байлаа рентген зураг авахулчих гээд. Тэгээ эмнэлэг рүү аваачаад би тэр бүр 10 гэж 9 гэж гараад 10 гэж эмнэлэгт очичаад тэгэл ажил руугаа очисон чинь манай үүдэн нөгөө нэг тийм нөгөө төргөн төслийн маань хаалгыг хаагаад бүх ирсэн хүмүүсийг гадаа зөксөцсөн. Яасан гэдсэн чинь нэг хүн нөгөө тамхи татчихад нөгөө тамхиныхаа шиг нөгөө нэг юмд хийцэн чинь ингээд гадаа жоохон гал авалцсан юм байл да. Тэгээ тэрнийх нь утаа нь ингээд манай нөгөө нэг төргөн төслөмж рүү орсон. Тэгээ төргөн төслөмж рүү орсноос болоод нөгөө нэг баг угаар үссэн байгаа байхгүй. Тэгээ хүмүүсээ угаарт чинь ингээд бүгдийг гаргацсан. Би бүр сандраад идэг яана хүүхдээ унталж гараад ирсэн. Одоо яах юм ах уу. Тэгээсэн чи өө чи ингээд ийм л хойдлын хаалгаар орчих. Тэгээ би ч угаасаа тэгээ тэр хамгаалагч намайг танихгүй шинэ хамгаалагч орсон байсан. Тэгээд танихгүйсэн. Тэгэхээр би танаа ингээд ажиллаж ямаад ингээд одоо сөөд хүл хартлын хаалгаар орчих гэдэг. Жинхэнэ нөгөө монголоор бол арын хаалгаар орно гэж ярьдаг шүү дээ. Тэгээл арын хаалгаар ороод тэгээ охиныгоо үзүүлээ. Тэгээд маань нааз болж манай тасгийн нөгөө нэг жижүүр эмч маань гарч тараа. Тэгээ жижүүр эмч маань намайг танаа. Тэгэл таних юм ч угаасаа тэгэл өвөө гэлдэг. Тэгэл охиныгоо маш хурдан рентген зураг үлнийхэн зургийг авахулсан гэсэн чинь яг хөлөнд нь хуурал бол үсээгүй гэмтэл бол авцсан. Тэгээд хөлөнд нөгөө бандаж хийж өгөөд тэгээд 2 цаг тутам ингээд бүс тавиараа гэд. Тэгээд нөгөө волтарын гэд нөгөө нэг юу гэдэг шүү дээ тиймэрхүү тохиолдлоос хөлмөл гэмдэг ч юм уу ямар нэгэн жижиг ясмас хуурал гэмтэл үсэх юм бол гэрийн нөхцөлс тэгээд нөгөө волтарын гэдэг тусыг ингэж нөгөө
юмд тавиа те одоо маарлт хүмж ингэж тавьж байгаа хүм биш шүү маарлж ингэж тавьж байгаад ингээд бандаж хийчихэж байгаа байхгүй ингээд уяа тэгин гэсэн чи хөлний өвч нараа жоохон гайг болоод тэгээд нэг 3-5 хоног ажиглая гэдэг явуулсан. Тэгээд хэрвээ одоо ингээд үргэлжлүүлээд өгөх юм бол бид нар явна та гэд хүүхдийн гэмтэл имлэгт очих хэвээр. Тэгээд хүүхдийн юмд очиж явах үзлэх хэвээр. Тэгээд хасаа бүтэнсэн тэгээ харъя гэж бодож байна. Би энэ одоо хасаа бүтэнсэн өдөр ингээд ажилтаа. Тийм тэгтээ байдлаа харъя. Тэг өчигдрөө би эрэнгөр юу хэлэх гээд байна гэхээр би түрүүн хэлсэн шиг би одоо анх удаа 2 хүүхдээ хийж байж үзэж байна. Анх удаа ингэж 2 хүүхд маань нэг өдөр гэмтэх ийм сонир мэдрэмж өчигдөр би авсан. Энэ бол айгүй амар тийм нэг айгүй тийм шоконд орсон гэх юм аашин тийм нэг сонир мэдрэмж байсан тийм. Гэтэ яг би ч өөрөө нэг эмнэлэгт очдаг. Эмнэлгийн боловсралгүй ч юм уу тийм эмнэлгийн мэдлэггүй хэрвээ би совлогч юм биш байсан бол би бол айгүй тийм хэцүү байдалтай байх байсан. Одоо жоли дээр ихэд би жижиг юм дээр л хүүхдээ эмнэлэг рүү тэрэг хүчдэг тийм байсан бол одоо би яанаас дээр одоо ч гараад туршлагатай болоод нэг жолигоос одоо сурсан жоли дээр алт хийжсэн алдаагаа татахгүй жижиг юм дээр тэхгүй гэж мэддэг. Тэгээд дээрэс нь бас би нэг совлогч юм болохоор тодорхой хэмжээгээр айгүй тийм жоохон кул ханддаг болчиход байгаа юм дээр тийм. За нэг иймэрхүү байна. Тэгээд ерөнхийдөө одоо миний одоо өчигдөр хэлээд миний хувийн амьдралд бол одоо нэг жижиг шок болсон. Тийм тэгээд одоо орол тэгээд гайгүй Yonos нь тэгээд гайгүй цэцэрлэгтэй тэгээд жол юмар одоо өнөөдөр тэгээд сургууль дээр презентацийн тавьж байгаа 9:30-д аав ээж өөр хамт очиод бид нар очиод тэгээд презентацийн тавиулчаад тэгээд тэг охиныгаа аваа шууд ирсэн. Тэг бол манай хүүхд өнөөдөр 2 хүртэл хичээлд байсан. Тэгээд бид нар 10:30 хүртэлтэй байж байгаа. Тэг охинтой гэр дээр одоо хөлийн ингээ сойлгоод гівтж байна. Хөлийн бандаж гэдэг одоо гэрийн нөхцөлд өөрөө одоо судалгаагаа хийж байна. Тэгээд нэг иймэрхүү байна. Тийм. За тэгээд одоо нуршаад яах вэ? Би ерөн болвол бичлэгээ хийхдээ аль болохоор 20 минутанд багтаагаад ч юм уу те маш бага минутаар яриад товчхон бөгөөд тодорхой сонирхолтой тим хэлбэрээр нь яванда дараагийнхаа бичлэгүүдийг хийнэ гэж би бас бодож байна. Тийм болохоор одоо миний YouTube үргэлж нээлттэй байх учраас тэгээд найзууд миний Facebook-ийн дагагч нар тий ойр дотны хүмүүс маань яванда өсөглөгийн яриаг сонсхийг хүсвэл миний энэ YouTube хаягийн дээр subscribe дараарай. Тэгээд миний YouTube хаягийг бас дагаарай гэж хэлмээр байна. Тийм тэгээд явандаа утгагүй сонирхолтой бичлэгүүдийг хийнэ гэж бодож байгаа. Тэгээд ер нь хэдэн сэдвүүд надад орж ирсэн байгаа. Яасан гэвэл бас маш олон хүмүүс надаас бас ингээд асуулт асуусан байгаа. Тэрэнд би аюу хариулъя гэж бодолтой байгаа. Тийм тэгээд миний бичлэг одоо ямар нэгэн засваргүйгээр явагдана. Яг л нэг лайв явагдаж байгаа юм шиг явагдана. Тэгээд ямар нэгэн тийм засвар энэ дээр байхгүй, фильтр байхгүй. Одоо ингээд таг оргиороо ингээд тайтайгаа YouTube хуудасаараа ингээд байнга уулзахаар өсөглөн шийдсэн байна. Тэгээд миний YouTube хуудсыг тэгээд даарай. Тэгээд subscribe-ийг дарж өгөөрэй. Тэгээд надтай тэгээ бас хамтаагаарай. Явандаа утгагүй сонирхолтой бичлэгүүдээр уулзъя. Тэгээд миний яриаг сонссон, миний өнөөдрийн хийсэн энэ товчхон бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд утгагүй дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За миний бичлэгийг сонссон, үзсэн та маш их баярлалаа. Контент хийх баярлалаа. Subscribe